За бүгдээрээ сайн байцгаана уу? Яг одоо таны хийж байгаа зүйл аста ямар үр дүнтэй байх вэ гэдэг зүйл дээр нэг жижигхэн мэрэг хийж үзье. Тэгэхээр таны яг одоогийн хийж байгаа ажил аста ямар хуу үр дүн үзүүлэх үү, бүтэлтэй ах уу, бүтэлгүй ах нь гэдгийг мэдхээр нэг жижигхэн таротын мэрэг хий. За бид өнөөдөр сонголтыг 3-аар хийнэ. 3 үзэрнээс сонгоно. 1-р үзэр, 2-р үзэр, 3-р үзэр. За ингэхээр яг энэ 3 үзэрнээс алийг нь та суулж авмаар байна вэ? Яг 3. Тэгэхээр та яг энэ 3 үзэрнээс алийг нь суулж авмаар байна. Үүнийгээ сонгороо. 1-р үзэр, 2-р үзэр, 3-р үзэр. Сонгож авмаар байгаа. Нэг үзрээ аваарай. За 1-р үзрийг сонгосон хүмүүс. Ерөнхийдөө одоо таны нөхцөл байдал бол хийж байгаа ажилдаа маш тийм тууштай, болгочих юмсан, сансандаа хүрчих юмсан гэсэн нэлээд зүтгэлтэй, тэгээ нэлээд тэмцэж байгаа байж магадгүй. Яг одоогоор бол хийж байгаа ажлынхаа үр дүнгийг хараахан сайн мэдэрч чадаагүй байж магадгүй байна. Тэгээ ерөнхийдөө бол нэг болгочих юмсан, бүтээчих юмсан гэсэн зүтгэсэн байдал дээр байгаах. Энийн маань өрнөл хэрэг ах нь. Тэгээд энэ яг одоо хийж байгаа зүйл чинь нэг тийм мөнгө төгрөгөн дээр нэг сайн орж ирэхгүй, мөнгөтэй холбоотой асуудлууд нь тийм сайнаар эргэж өгөхгүй байгаа болохоор та ерөнхийдөө өөрөө шантарч магадгүй байна. За ер нь л бодидоо хэцүү байна да гэж шантарлыг өгөх бах. Гэхдээ улан жоохон хичээгээд явчвал болох бах гэсэн итгэл найдвар байгаа боловч нэг л тийм бүтэмж муутай болохгүй байгаад байна да. Тэгээ энэ хийж байгаа зүйлээ ахаа жоохон илүү төвшөнд гаргаад сайжруулъя гэд магадгүй ямар нэгэн үр зээл тавих ч гэдэг юм уу, эсвэл гэр орноо барьцаанд тавих гэдэл үр зээл тавих тиймэрхүү асуудлуудыг үүсгэж магадгүй. За тэгээд улам хөрөнгө оруулалтаа нэмээд сайжруулъя, бүгдийг сайхан болгоё гэж бодоод ахаа жоохон хяналтайхан шиг зүтгэх юм бол харин гайгүй үр шимээ өгчөж магадгүй. Гэхдээ яг нэмэлт хөрөнгө оруулалт хийх нь зөв үгүй юу дээр дахиад нэг шалгалт хийчээ. Яг хийж байгаа зүйлчийг бол айхтар мөнгө төгрөгний ол замаг сайн биш байгаа. Тэгээд энэ урд сугалсан хідээр бол нэмэлтээр мөнгө оруулж магадгүй. Тэгээд тэгвэл сайн гэсэн боловч яг одоо зээл тавиач ч гэдэм үү хийлээ гэхэд за үр шир бол тавьж нэмэлт хөрөнгө оруулалт хийх хэрэггүй юм байна шүү. Үр шир бол тавиад нэмэлт хөрөнгө оруулалт хийгээд энэ маань сайжирна гэдэг бол ер нь жоохон худлаа байгаад байна. Гэхдээ энэ ажил руу өшөө жоохон өөр өнцгөөс хараад арай жоохон системээ жоохон өөрчлөөд явах юм бол харин ажлаараа бол үр өгөөжийг үзээд тэлэх боломж байгаа. Гэтэ та наан нь бол тийм өөрөө шантарч магадгүй. Ер нь бол магадгүй та үр тавиад энэ ажлыг эхлүүлсэн байж магадгүй. Нилээн л юм шалгууртай л ажил ах юм байна да. Үр шимийн үзтлээ нилээн тийм шалгуурыг давах шаардлагууд гарна. Наан нь та нилээн шантрах ах, хэрвээ бууж өгөхгүй явах юм бол амжилт хүлээж байгаа ч гэсэн нэг ингээд за үнэхээр одоо гоё болчих юм байна, сайжирчих юм байна, болчих юм байна гэд бодож ил ахаал нэг бэрхшээл, ахаал нэг хаалт гараад ирж магадгүй, араасаа нэг юм тавгүй мэдээнүүр сонсож магадгүй. Гэхдээ яг үнэндээ энийг хичээгээд, зүтгээд хийгээд ах юм бол танд магадгүй гэр оронтой болох, байр авах, эсвэл үйл хөдлөлтөй холбоотой зүйл хийх томоохон өөрчлөлтийн хэмжээнд хүрэх боломжтой ажил боловч нэмэлт хөрөнгө оруулалт бол тийм ээ шүү. Нэмэлт хөрөнгө оруулалт бол үнэхээр тийм ээ. Тийм болохоор хийж байгаа зүйлээ жоохон шинжлээд өөрчлөлт хийгээд үзээрэй. Тэгээд бүр нэг эцсийн тултал ямар ч хэсэг яваад үзээрэй. Бити наан нь
шантраад бол дими юм байна. Зүгээр эцсийн тулд л хийж чадах бүх юмаа хий. Тэрний дараа магадгүй та за бүр боллоо гэж бодъё л доо тий. Гэхэд би ямар ч хэсэг эцээ хүртэл тултал хийгээд үдсэн. Үнэхээр болоогүй юм чиндээ гэд бас нэг тийм сэтгэлээр унахгүй байх магадлал өндөр байгаа шүү. Тийм учраас эцсийн тултал наан шантрахгүйгээр хийгээд үзээрэй гэж хэлье. За хамгийн сүүлийн дүүний карт дүүн үзэр маань юу хэлж байгааг үзье. Энэ бүгд дээр хамгийн сүүлийн үр дүн ямар байх вэ? Маш сайн. Үнэхээр том өөрчлөлт ирнэ. Гэхдээ нэлээд хугацаа орно, нэлээд шантраамар зүйлсүүдийн ард шүү. Үнэхээр энэ шагналыг та хүртэх хэрэгтэй юу? Энэ бүгдийг та эдлэх хэрэгтэй юу гэдгийг чинь баг энэ ажил чинь нэлээд шалгах бах. Тэгээд их бэрхшээлүүдийн ард бол амжилт бол зайлшгүй байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар хүн амтнаас мөнгө зээлгч гэдэг юм уу, хөрөнгө оруулалт хийгч гэдэг юм уу, өөрийнхөө эд хөрөнгийг барьцаанд тавиад ажлаа өргөжүүлээ тэлээ гэдэг нь бол яг одоогоор хийх зүйл биш вэ шүү. Тэн дээр жоох анхааралтай байгаарай. За тэгээд нэгдүгээр хүзрийг сонгосон бүх хүмүүстээ аз амжилт, сайн сайхан бүгдийг хүсье өрөөё. Хоёрдугаар хүзрийг сонгосон хүмүүс. За энэ хийж байгаа зүйлийнхаа зүйлд чинь бол ерөнхийдөө жоохон эв дүүгийн олох нэг тийм шаардлагууд байгаад байж магадгүй. Хийж байгаа зүйл чинь нэг л эв дүүгээ олохгүй бүх юм болохгүй байгаа юм шиг мэдрэмжтэй байгаад байж магадгүй байна. Гэтэ нэг доглонгийн газар доглон, сохрын газар сохор байх шаардлагуудыг айгүйх танаас нэг хичээж магадгүй. Юмны нэг эв дүүг олох шаардлагатай ажил байгаад байж магадгүй байна. Гэр бүлийнхаа хүмүүстэй цуг хийдэг ажил руу ер нь бол магадгүй гэр бүлийнхэнтэйгээ холбоотой гэр бүлээрээ хийдэг ажил байх магадлал айгүй өндөртэй байна. Үнэхээр энэ ажил бол үр өгөөж маш сайн өгнө хичээгээрээ. Гэтэ бас л нэг жоохон хугацааны ар дээр одоо бол хийж байгаа яг нэг өнцгөө бариад авахгүй жоохон өөрчлөх шаардлага байгаад байгаа юм уу? Яг одоо хийгээд байгаа өнцгөөсөө жоохон өөрчлөгдөж бусдын оронд өөргөө тавьж үзээ дахиад нэг жоохон шинжилэлт хийгээд урагшаа явах юм бол энэ гэр бүлийнхэнтэйгээ хийдэг ажил байх магадлал өндөр байна. Мөн бас эсвэл найз нөхөдгээд ер нь нэг тийм хамтрлын ажлууд байгаад байна. Тэгээд хийж байгаа барил маань жоохон өөрчлөгдөх шаардлагатай. Энэ бол ямар ч хэсэг үр өгөөж өгнө хэцүү биш. Гэтэ нөхцөл байдлыг жоохон өөрчлөх шаардлагатай. Яг одоогоор бас тийм айхтар боломж бололцоог өгөөлаг яваад байгаа юм байхгүй ч гэсэн ер нь бол астаа бол аюу сайн ажил агаад байна шүү хийж байгаа зүйл чинь. Асын үр өгөөж бол маш сайн хэсэг хугацаа орно. Тэгээд бити шантраараа хийж байгаа зүйлийнхаа яг эв дүүг нэг олчих хэрэгтэй л байгаад байна да. Нэг эв дүүг за юу гэж хэлмээр юм бэ? Нөхцөл байдлыг жоохон өөрчлөх шаардлагатай юм уу? Өөрчлөлт хэрэгтэй л болох нь байна да. Энэ бол үнэхээр танд маш сайн зогсож байгаа ажил. Алсын ирээдүйн бол маш сайхан үржил шим үр өгөөж тэр нөхцөл байдлууд үүссэн. Та ч гэсэн өөрөө мэдж байгаах алстаа бол үнэхээр мундаг байж чадна гэдгийг та өөрөө ч гэсэн сэтгэл дотор ч юм бодогдож байгаа, мэдрэгдэж байгаа байх. Одоо зүгээр түр зургийн гацалттай байгаа. Гэтэ энэ түр зургийн гацалт дээрээ шинжилэлт, өөрчлөлтийг хийж өгөх ёстой. Тэгээд альва зүйлийн эв дүүг олох ёстой. Нэг суу арга зайл мэх ухаан гэж байдаг шүү. Энийг ингэчүүл тэрийг тэгчих юм байна гэдэг шиг нэг жоохон тиймэрхүү юмуд хийх шаардлагатай байгаад байна. Энэ бол таны хийж байгаа ажил үнэхээр үр өгөөжтэй. Астаа бол маш сайнаар эргэлтэн ирэх болно шүү. Амжилт хүсье танд. За 3 дугаар үзрийг сонгосон хүмүүс. Одоо хийж байгаа ажил чинь бүр таны гарт орцсон баха. Нилээн удаан хийгээд эхэлсэн. Ер нь бол нилээн гарччихсан зүйл байх магадлал маш өндөртэй байна. Алстаа хэр байх вэ? Үнэхээр чаддаг зүйл чинь гэсэн үг. Таны бүр гарт ороод ирсэн. Одоо яах вэ хөгөөч мэддэг болцсон гэсэн үг. Гэтэ нэг тийм сонин гинтийн зарлагууд айгүйх байгаа юм байна.
тийм нэг өөртөө итгүүлэн үнэмшүүлэх чадвар сайтай, ингэчүүл, тэгүүл гэсэн нэг тийм хүний санал орж иж магадгүй шүү. Тийм хүнээс хоёулаа хамтраад ингээ ч гэдэм үү, тгий гэдэг тиймэрхүү санал орж ирээд та тэгээд яг болно гэж бодоод чигээрээ давхиж магадгүй. Энэ ч гэсэн сайжирна. Сайн. Муу бол биш. Зүгээр одоогор харин жоохон зарлгүй байгаад байгаа юм уу? Гинтийн ямар нэгэн байдлаар зарлууд гараад байгаа ч магадгүй. Хүний санал нэг тийм маш өөртөө ихтэй бүгдийг хийж чаддаг юм шиг тийм хүний саналаас орж иж ажлын төвшинг өөрчлөе ингээ тгий гэдэг саналууд орж ирэн тэр нь бол хастаа маш сайн байна. Гэхдээ өөрийнхөө яг гартаа барьсан арга барил өөрийнхөө барилыг огт өөрчилж болохгүй гэж энэ санал дээр. Тэгээд хийх юм маш сайн зөв судалгаа сайтай хийж гэн бол үнэхээр мөнгөний үүд хаалга бол тэр чигтээ нээгдэж байна. Таны одоо хийж байгаа юм угаасаа л та хийх ёстой байсан зүйл дээ. Угаасаа л хийх ёстой байсан зүйл. Гэтэ яалччгүй нэг тийм өөрчлөлт рүү бол хувьсан орж байгаа шүү. Тэгээ энийг бол шууд ингээл энэ өөрчлөлтийг хийгээд ч гэдэг юм уу шууд бүр өөр өгөөжөө өгөн ингээл шууд амжилтанд хүрнэ гэж бити бодоорой. Өөрчлөгдөх процессын донд жоохон хэцүү байх боловч эцсийн үр дүн бол маш том ялалт байна. Ер нь бол дажгүй шүү. Таны хийж байгаа ажил маш сайн таны барилд орчихсон, яг таны хэм маягтаа зогтцсон, та үшээ энэ ажлаа одоо өөрийн болгоод бариад авчихсан байгаах. Тэгээд хамтрал орж ирсэн ч эсвэл нэг нөхцөл байдлыг өөрчлөх ёстой, эсвэл хийж байгаа зүйлээ ингээд тэлэх ёстой байж магадгүй. Гэсэн ч үндсэн уламжлалт одоо яг та хийгээд гарчсан зүйл бол огтын өөрчлөж одоо ингээд бүр шал өөр хэм маяг руу шал ондоо төвшин рүү аваачиж болохгүй. Тэгээд нэг энэ өөрчлөлтийн үед дээр жоох хэсэгхэн хугацаанд хэцүү байж байгаа. Тэгээд маш сайхнаар аз амжилт чинь ивэгээд мөнгө төгрөгөн дээр ч гэсэн бүх зүйл дээр ч гэсэн ивэлийг хүртээд яг чадна, ард нь гарч бууж чадна шүү. Амжилт хүсье. За ингээ бүгдэнд нь амжилт хүсье.